хөгжлөгийн тухай үзэх нэ гэсэн. За хичээлийн зорилго алгоритмын тодорхойлолт, алгоритмын шин чанар гэж юу вэ? Ерөнхий ойлголттой болох. За эхлээд алгоритм гэдэг нь тухайн бодлогыг гаргаж авахын тулд хийгдэж байгаа алхам үйлдэлүүдийн төгсгөлөг дарааллыг алгоритм гэнэ. За алгоритмуудын нэр томьёог анх арифметикийн 4 үйлдэл боловсруулсан Персийн математикч аль Хорезмийн нэрнээс гаралтай гэж үздэг. За энэ дээр багш мэдээ орчин үед алгоритм гэдэг шинжилгээ ухаан нь математикийн шинжилгээ ухааны нэг салбар болгон хүрсэн. За гол нь болохоор компьютер дээр бодлого бодоход хамгийн үндсэн чухал хичээл болдог. Алгоритмын шинж чанар. За алгоритм нь дараах 5 шинж чанартай. За нэгт нь алгоритмын алхам тодорхой байна. Хоёрт нь алгоритм заавал төгсгөлөг байна. За гуравт нь алгоритм нь үр дүнтэй байна. Тухайн алгоритм заавал үр дүн гаргадаг байх ёстой гэсэн. За дөрөвт нь болохоор алгоритмын алхам нь нийтлэг байна. За алгоритм тодорхой тооны алхамтай байна. Эдгээр 5 шинж чанарын яхан алгоритмын хамгийн чухал 5 шинжид авч үздэг. За жишээ нь тухайн бодлого дээр багш нь тайлбарласан байна. За энэ бүхэл тоог 8 сүртэй тоолны систем шилжүүлэх. Бид нэр өмнө нь болохоор тоолны систем гэдэг хичээлдээ тоог тоолны систем шилжүүлэх болсон байна гэсэн. За энэ дээр алгоритм байна. Дараах 5 шинж чанар хуваагдах нэ. За тухайн бодлого энэ тооны оронд 37 гэдэг тоог авсан байна тийм. За 37 гэдэг тоог 8 сүртэй зэргүүдийн өдөр хэлбэрээр бичиж 8-ын тоолны систем шилжүүлнэ. Энэ нь болохоор 10-аас 8 төр шилжүүлж байгаа хэлбэр хаа. За энэ дээр тодорхой байх шинж чанар гэж юу вэ гэхээр энэ тоог 8 сүртэй тоолны систем шилжүүлэх гэсэн өгүүлбэр маань алгоритм болж чадах уу гэсэн үг нэ тийм. Тэгэхээр яг энэ тодорхой үр дүн гаргаж байгаа маань яг алгоритмын тодорхой шинж чанарт орж байгаа гэсэн. Тухайн бодлогын алгоритмын өгүүлбэрээс илмэнд хамаардаг. За дараа чинь төгсдөг байх. За төгсдөг байх гэдэг нь тухайн алгоритмын тодорхой алхмуудыг гүйцэтгэхэд алхам нь заавал нэг алхам хийсэн ч үр дүн маань төгсдөг байх юм бол түүнийг яг төгсгөлөг шинж чанартай алгоритм гэж үзнэ. За үр дүн энэ бодлогыг 37 гэдэг 10-ын тоолны системийг 8-ын тоолны систем шилжүүлэхэд 31 болж өөрчлөгдөж байгаас 10-аас 8 руу шилжүүлэх. За энэ маань тухайн бодлогын үр дүнтэй байх шинж чанар байна гэсэн. За нийтлэг байх шинж чанар гэж юу хэлээд байгаа вэ гэхээр бидний байнга хэрэглэдэг математикийн 4 үйлдэл нэмж гисэн үржиж хуваах, дээрээс нь зэрэг төвшүүлэх, утга олох гэдэг үйлдэлүүд маань алгоритм толгой нийтлэг үйлдэл болгож ордог. За энэ маань болохоор тухайн алгоритмын нийтлэг шинж чанар тийм. Энэ бодлого дээр болохоор утга олох тэнцвүүгийн тэмдэг, арифметикийн үйлдэлээр үржиж нэмэх эднэрийг оруулаад ийм үйлдэлүүдийг нийтлэг шинж чанарт багтаан тухайн алгоритмд агуулгадж байна гэсэн. За алхамтай байх шинж чанар. За тодорхой зорилго бүхий хэд хэдэн алхмуудыг биелүүлсний дараа үр дүн гарч дээ. Энэ мэн болохоор тухайн алгоритм алхамтай байна гэсэн. За бид нэр илэрхийлэлтэй болгоод илэрхийлэлтэй болгоод за эхлээд хаалттай бодлого бодох юм. Хаалтан дотор хэрэг үржиж хуваах ингээд тэмдэглэгээд 1 2 3 үйлдэл заагаад тэр бодлого маань яг тэр хийгдэж байгаа үйлдэлүүд нь алгоритмд алхам болж ирдэг байна гэсэн. За эдгээр зөвхөн нэг бодлого дээр алгоритмын 5 шинж тавуулаа агуулгадж байгаа бол үнийг алгоритмын шинж чанарт дүүцэн алгоритм болж чадна гэж ойлгох нэ. Алгоритмын хэмжигдэхүүн. За дараагийн гол юм байна алгоритмын хэмжигдэхүүн. За алгоритмын хэмжигдэхүүн гэхээр бид нар юу арах вэ гэхээр өгдлийн төрөл, нэр. За төрөл дотор юу орж байгаа гэхээр бүхэл тоон, бодит тоон, тэмдэгтэн мөр, массив гэсэн төрлүүдийг оруулдаг. Дараа хичээлд бид нэр үзээ явах учраас за тэгээд алгоритмын хэмжигдэхүүн нэр төрөл гэж байна. Тэгээд дээрээс авах утга буюу объект гэж ярьдаг. За үүний
үүнийг хувьсагч тогтмол гэж нэрлэж алгоритмын хэмжигдэхүүнд байнга ашиглана. За дараагийн зүйл маань болохоор хувьсагч байна. Хувьсагч буюу нэр төрлийг оролцуулаад бид нэр хувьсагч гэж байна. За хувьсагчийг авахтхан хэрвээ алгоритмын явцад огт өөрчлөгдөхгүй байвал түүнийг тогтмол хэмжигдэхүүн гэнэ. Одоо цаашид нөгөө алгоритмын бодлого бодоход энэ бүгдийг ашиглаа явах учраас олон дэлгэрэнгүй тайлбарлаад явна. За нэр гэж байгаа тийм хэмжигдэхүүний хамгийн их нэр гэж байсан. За нэрийг заавал үсгээр эхэлсэн дурын тоо үсэг цифрээс бүрдүүлж бичнэ. За нэрийг өгөхдөө тухайн алгоритмыг гүйцэтгэж байгаа өгдөлтэй ноёлдуулж нэр өгнө. Жишээ нь за n бүхэл тоо саяны жишээн дээр багш нар ярьж байна. n бүхэл тоо найзуудтай тоолын систем шилжүүлэх гэсэн тийм. За энэ дээр нөгөө хувьсагч буюу нэрийг яаж бичсэн байна? За int n гэж бичиж байгаа гэсэн. За int гэдэг нь нөгөө хэмжигдэхүүн дотор байгаа төрөл гэдэг утгад орно. За төрөл гэдэг утгад чинь бүхэл тоон төрөл гэж байна тийм. За тэгэхээр n гэдэг бүхэл тоо гэж өгүүлбэр байгаа. Тэгэхээр n нь яах нь юу болох вэ гэхээр хэмжигдэхүүний алгоритмын хэмжигдэхүүнд байгаа нэр болж өгнө. За int нь болохоор төрөл болж өгнө гэсэн. Тэгэхээр яг хувьсагчийг зарлахад нөгөө хэмжигдэхүүний нэр төрлийг ашигладаг байна. За нэг дэлгэрүүл ярьсан байна. Int нь болохоор бүхэл тоон өглийн төрлийг хийж байгаа. Цаашаа бид нэр бүхэл тоон өглийн төрлийг алгоритм бичихдээ дандаа int гэдэг үгээр төлөөлөж бичнэ. За n нь болохоор нөгөө хувьсагчийн нэр. За жишээ нь хэмжигдэхүүнийг зарласан жишээ нь row max тийм үсгээр эхлүүлж бичиж болно гэхээр одоо жишээ нь row max гэх юм бол тухайн бодлогоос хамаарат бид нэрээ өгч болно. IGS гэх мэт хэмжигдэхүүнийг нэрлэж болно. Дараагийн нь болохоор үсэг тоо холилдсон хэмжигдэхүүний нэр хувьсагчийн нэр хаана. S1, S2 гэх мэтээр. Гурав дахь жишээ нь болохоор массив нөгөө хэмжигдэхүүн дотор ч байсан массив гэж хэлсэн тийм. Түүнийг массивыг зарлахтай ингэж зарлах нэ гэсэн жишээ оролцсон байна. За энэ болохоор өгдлийн төрөлтэй хамт хувьсагчийг зарласан жишээ. За хэд хэдэн хэмжигдэхүүн маань ижлэгийн төрөлтэй байх юм бол яг бүгдийг таслаад тусгаарлаад int гэдэг өгдлийн төрлөө бичээд ABC гэж хувьсагчийн нэрийг бичиж зарлах нэ гэсэн. За дараагийн float S1, S2 те энэ болохоор бодит таан өгдлийн төрөлтэй хувьсагч байх гэж ойлгох. За жишээ. За n-тэй 2 сүртэй тоолын систем шилжүүлэх. За бид нэр n гэдэг тоогоор натурал тоо, дурын натуралтай хасан 57 багш нь 2 хуваагаад 2 сүртэй зэргүүдийн 2 хуваагаад үлдгэлийн нааданд харуулцуулаад 2-ын тоолын систем шилжүүлсэн жишээ. За дандаа тухайн n тоо юу болох вэ? Бүхэл хэсгийг тэг болгоо тий харуулцах үлдгэлийн нааданд бичээд доороос нь дээш хөрвүүлэхээр. За тэгээд 57 гэдэг тооны маань үр дүн маань 111 b гэсэн 2-ын тоолын системийн тоотой тэнцүү болж байна гэсэн. За жишээ нь зөвхөн энэ бодлогон дээр ихэд яг нөгөө алгоритмынхаа 5 шин чанараараа бас тодорхойлж байна гэсэн. За тодорхой байх, нийтлэг байх, алхамтай байх, төгсгөлөг байх, үр дүнтэй байх гэдэг шинжүүдээр тодорхойлно. За тодорхой байх шин чанар маань n-тэй 2 сүртэй тоолын систем шилжүүлэх гэдэг. Тухайн алгоритм хийх үйлдэл маань тодорхой тийм. За нийтлэг байх. За 57 2 сүртэй тоолын систем шилжүүлэхэд ямар арифметик үйлдэлүүдийг ашиглаж хуваах, утга олгох гэдэг үйлдэлүүдийг ашиглаж байна. За алхамтай байх. Алхамтай байх гэхээр 57 гэдэг тоо 2 суурьтай тоолын систем шилжүүлэхэд хэдэн алхам байх вэ? 57 эхлээд яг тийг болтол 2 хуваагаа тийм бүхэл хэсгийг тийг болтол 2 хуваагаад хагалзах үлдгэдлийг бичээд үр дүн гаргах гэдэг маань 3 алхамтай болох нэ гэсэн төгсгөлөг байх. Жишээ нь эхний үйлдэл дээр хүртэл 57 2 хуваагаад бүхэл хэсэг нь 28 үлдгэдэл нь 1-тэй энэ болохоор төгсдөг байж төгсгөлийн шин чанарыг өөртөө агуулж ирсэн. За үр дүнтэй байх алгоритм байна.
57 гэдэг тоо маань 111.00 гэсэн үр дүн өөртөө гаргаж чадчих байгаа учраас энэ тоо маань энэ өгүүлбэр маань алгоритмын 5 шин чанарт үүсгэнэ гэсэн. Дараа нь гэрээ даалгавар 123, 47, 28 гэдэг тоонуудыг 8-ын тоолын систем шийдвэрлээд мөн алгоритмын шинж чанар хэмжигдэхүүнүүдэд задлж байна. Дараагийн хичээл дээр алгоритмын утга олох болон нөхцөл үйлдэлүүдийг үзүүлжүүд алгоритм бичих учраас хэмжигдэхүүнүүдэд шинж чанараар нь ялгаж тогтоож ирэх нэ. За анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа.